Ингэж болно. Би энх болтыг сайн мэднэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр элбэгдэр жалтан үеиг энх болт 3 суугаад 5-7-ог ийм байдлаар хөдөлгөөд баталсан. Тэгээд төслөө боловсруулад ирсэн. Та нарын үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсны аваад ирлээ гэсэн чинь тухайн үед би дан улсын хурлын дарга байсан. Одоо бол намын дарга. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй гэж хэлсэн. За ингээ магадгүй энх бол тэр үед сонгуулаа бодож байсан байхаа. Тэгээд үр дүнг нь хардаа манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа гаргалгаа нь буруу байсан гэсэн үг. Тэгээд одоо сайхан бэлэг бит хоёрыг 5-7-ог нэг компанид өгөх гээд байсан юм шиг үлгэр зөхиож яриад байгаа нь утгагүй гэсэн байна. Тийм үлгэр бол. За тэгэхээр та ингэж хоёр нуур гаргасан уу? Тэгэхээр үлгэр бол мэдээ зохиогоогүй. Хэрвээ аюулгүй байдлын зөвлөлт дээр гаргасан саналын дагуу засгийн газрын тогтоол бичигдээд ороод ирсэн бол би өг дуугүй зөвшөөрөл явна. Харамсалтай нь тгээгүү учраас нөгөө алдартай Эрдэнэ чимэг гишүүний ахлуулсан ажлын хэсгийн 90 хуудас дүгнэлт чинь гарч байгаа. Ямар хуулийг яагаад зөрчөөд яагаад явж болохгүй. Тэгэхээр энэ баяр цогт огт худлаа ярьсан гэсэн үг нь үү? Баяр цогт худлаа ярьж байгаа гэдгийг аюулгүй байдлын зөвлөлийн бичиг оруулж ирсэн төсөл хоёрын зэрэгцүүлэл харж байгаа. Баяр цогт өөрөө ингэж хүн гүтгэж болохгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт 2012 оны сонгуульд орохдоо арчилсан юм 5-7 ард түмдээ өгнө л гэсэн. Баяр цогт инх сайхан 2 болохоор 5-7-ог МСС-д бэлгэлжээ, Шинхоо 2-д бэлгэлжээ. Шинхоо гэдэг мундаг төрийн өмчийн компани байна. Монголын төрийн өмчийн компани ерөөсөө бүтэхгүй юм байна. Цаад утгаараа баяр цогт инх сайхан 2 юу гэж хэлж ийн гэж. Хятад бол мундаг улс юм байна. Хятадын төр сайн юм байна. Монголын төр бол ах юмгүй юм байна. Компаниуд нь сайн муу ажиллаж штэ. Тэгэхээр сайн ажилдаг хятадын төрийн компанид өгчөөл гэж орж ирсэн.